Сайн байцгаана уу кинон дуртай зоглог залуусаа. Өнөөдөр би та бүхэнд алдарт найруулагч Цэрэн Догтхын The Final Night киног тайлбарлахаар бэлдээд байна. Энэхүү кино нь IMDb дээр 9.3 буюу маш сайн киногоор нэрлэгдээд байгаа. Хүмүүсийн дунд маш ам сайтай байгаа аим шиг кино бөгөөд уг кино нь бокс офис дээр 2 тэрбумын ашиг болсон ийм сайн киногоор нэрлэгдээд байгаамаа. За ингээд кинонд орцгоё. Кино маань хосоо хэмээх нэгэн залуу дэлгүүр орж инхүүшгэх нэгэн орс залуутай танилцж байгаагаар эхэлдэг. Хосоо инхүүштэй хамт үсчин орж түүний үсийг засуулах ба тэр газраа хандуугийн хүсчинтэй танилцаад авдаг. Хандуу тэдэнд дутахгүй дөрсөн өдөр нь болох гэж байгаа талаар хэлэхэд инхүүш хэдүүлээ тэгвэл хаус түрээслээ зүм шаяа гэж хэлдэгч дуталгүй ээжэн залгаад байна гэж хэлээд гэрлэг барьж утдаг. Тэгээд хосоо хандуу хоёр лаунж орж суух ба төрөө гэдэг нэгэн хүйтэн царайтай нөхөртэй танилцаад байдаг. Тэд хамтдаа баах юм ярьж сууж байгаа дөрсөн өдрөөр нь хаус түрээсэлж галзуу шай гэдэг санаан дээр тохиролцдог. Оройн гарч яваад хандуу дөрөө хоёр гар зүрлээд авдаг ба хандуу өглөө нь групп чат руугаа ийм бичлэг явуулдаг. Гिचээ байхгүй энэ нүүр писта. Гэсэг хэдээж эр улсуудын хойно гүндүүгийн Монгол зангаараа тэр дорол эвлэрчигдэг. За манай бичлэгийн ерөнхий спонсороор Хосоогийн Put Job салон ажиллаж байна. Та бүх салонд өдөр бүр 24 цагийн турш үйлчлүүлэх боломжтой ба ийдэг найрсаг хамт олон танд хизээч идэлж байгаагүй тансаг мэдрэмжийг өгөх юм аа. За эргээд бичлэгэнд орцгоё. Кино маань үргэлжлээ шууд төрсөн өдрийнх нь орой хаус руу явж байгаа хэсгээс өрнөх бөгөөд тэнд хавиорын хаа хамаагүй пистакууд хэлбэг харагдана. Хандуу VIP гестүүдээ хувийн унаагаараа хүргэх ба азаа гэж нэгэн халзан нөхөр зулаан сийгээд байна. Очих гэж байгаа газар чинь нэг л жихүүц төрүүлээд байна гэхэд төрөө битгий даалтган шээсмэн гэж хэлдэг. Очиход тэднийг нүсэр том хаус ухтаж авах бөгөөд тэд оцон дөрөвдөө нэгэн зан үйл хийх ба энэ дээрээсээ давхарлан хэвтдэг нэгэн төрлийн гаж сан үйл юм шиг байгаа. Сүлдээ гэж нөхөр гитараар ая тоглож нөгөө дүүлэнд бүжиж байхыг харахад сүлдээ нь маш их хүчтэй удган гэдгийг найруулагч маань маш тансаг шийдлээр харуулдаг гэсэн байна. За уулт дундаа орж энэ тэдгүү зогтуу хүмүүс солихлдох нь тэднийг маш их уужээ гэснийг илтгэх манай найруулагчийн гайхалтай шийдэл байлаа. Кино маань үргэлжлээд гадаа талбайгаас өрнөх ба осоо таг зогсон төрөө хандуу гэлэгдэж хандуу гидсээ барин уйлж угаар заашруулж байна. Тэд дотор ороод нэгэн учир битүүлийг цоочтой гэх өрөөг олж харсах ба сониуч сандаа хөтлөгдөн онгойлгох гэж үзээд болохгүй болохоор нь утсаа доогуур нь шургуулах гэж зорилдог. Дааж кино юм хань юу гэж шууд онгох вэ? Харин энэ дүр зургийг төрөө сайтар ажиж буйн камерын дурант хэсэгхэн харагдаад өнгөрдөг. Энэ үйл явдалтай зэрэгцэн төрөө гаднаас орж ирээд хандуугийн гутлыг уугц татан авч долоох ба тэр дээр сууж байсан төрөө яг хинбэ гэдгийг нь очир битүүлэхээр үлддэг. Үргэлжлээд азаа хоум тур видео хийж байгаад нэгэн өрөөний шалан дээр нэгэн залуу бөөлдсөн бололтой ухаангүй хөвтөж байгааг харуулад энэ кино маань дуусдаг. За тэгээд энэ удаагийн задлаагаараа хамт байсанд баярлалаа. Нэрээ сонноос алдарт найруулагч маань 2 дугаарыг гарахыг баталсан байлээ. 2 дугаар ангид маш их хүлээлттэй байгаа ба тэрхүү анги дээр л хамаг юмны учир нь тайлагдах болов уу гэсэн таамаг явж байгаа. За бүгдээрээ дараагийн ангиар уулзцгаая. Peace.